Дараагийн бичлэгтээ тавтаа морил өнөөдөр би та бүхэндээ даалт ухамсарын тухай олж уншсан зүйлээ ярих гэж бодлоо. Би даалт ухамсарын тухай нэг ном авсан. Тэгээд тэр номоо уншиж байгаад маш гоё зүйл олж уншлаа л да. Энэ цаана гарч байгаа одоо бичлэгээ би болохоор зүгээр ажилдаа явж байгаа Японы замын хөдөлгөөний бичлэгийг ингээд оруулсан байгаа. За тэгээд ямар сэдв бэ гэхээр даалт ухамсартай штэ хүний ингээд даалт ухамсарт жинхэнэ ингээ би гэдэг хүн нуугдж идэг юм байна л да. Тэгээ бид нар тэрийг ерөөсөө илрүүлж ингэж гаргаж чадахгүй дандаа ерөөсөө өөрийгөө ингээд тийм нэг жаажлах гэдэг чинь юу гэдгэлээ бүтэхгүй болохгүй гэж ингэж бодож идэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж өөрийнхөө тэр даалт ухамсарт байгаа чадвараа ингэж ил гаргаж олох хэрэгтэй вэ гэдэг аргыг хэлж өгөх гээд. За тэгээд ер нь бол жинхэнэ өөрийгөө олох одоо жинхэнэ өөрлөгөө буцах гэсэн тийм яг орчуулах юм бол тэгж үтсээс аахгүй. Тэгээд ер нь та ингээд өөрөө өөрийгөө юу гэж боддог вэ? Бусдыг л ер нь бид нар ингээд тийм байна, ийм байна гэж бодоод байдаг те. Яг өөрөө өөрийгөө ингээд юу гэж боддог вэ те? Юу гэж дүгнэдэг вэ гэдгээс одоо хүний амьдрал маш их хамаардаг гэдгийг ер нь бол ойлгоод мэдээд тэгээд та бүхэн маань ер нь эрэл хайгуул хийгээд ингээд бичлэгийг маань сонсож байгаа болов уу гэж бас би бодож байна. Хүн бүр л ер нь те жинхэнэ өөрөөрөө хүснээрээ ингээд сайхан амьдрахыг л боддог шүү дээ. Тэгээд яагаад болдгүй юм гэхээр л бид нар яг нөгөө бодит байдал дээрээ яг өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж гаргаагүй байдаг гэж байгаа байхгүй. Эхлээд ингээд өөрөө өөрийнхөө гайхалтай зүйлүүдийг ер нь бол хүлээн зөвшөөрч анзаарч одоо тэгээд дутагдaltaй зүйлээ болохоор аргадаж засаж залруулснаар амьдрал ер нь ингээд хүснээр өөрчлөгдөх боломжтой болж ирдэг юм байна л да. За тэгж сурахын тулд бид одоо даалт ухамсарт байгаа тэр бодолтойгоо нүүр тулахгүй болохгүй гэж байгаа байхгүй юу. За тэгээд хүн ингээд өөрөө өөрийгөө л ингээд түрүүн хэлсэн те бүтэхгүй болохгүй чадахгүй ёо би яагаад ийм бэ гэл ингээд ердөөсөө ингээд янз бүрийн болох бүтэхгүй гэр хилээд идэг. Тэгэхээр яаж ийн гэхээр яг л тэрний дагуу л танд тэр амьдрал чинь бий болж байна гэсэн үг юм байна. Тэгээд өөртөө яг ингээд зориулаад эерэг те гоё зөв үгүүдийг эхлээд хэлж сурыг гэж байгаа. За тэгээд өөрийгөө одоо ингээ ямар байгааг биш. Яг та одоо ингээ өнөөдрийн амьдрал дээрээ ямар байгааг биш. Та өнөөдөр одоо болохгүй ээж болно тий. Таны одоо өнөөдрийн хөөцөлж байгаа ажил чинь бүтэхгүй ээж болно. Тэрийгэ бодох биш. Одоо тэрийгэ ингэж амныхаа уншлага болгож гаргаж хэлэх биш. Ямар хүн болохыг хүсэж байгаа тэр тодорхойлолтоо өөртөө зориулж бичиж гаргаж ингэж бүр амны уншлага шиг өөртөө ингэж хэлж байх хэрэгтэй гэдэг нь гол поинт байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүх маань энийг бас тогтоогоод аваарай. Өөртөө тодорхойлолт гаргах. Тэр нь өөрийгөө маш гоёор ингэж илэрхийлж бичсэн тийм тодорхойлолт байх хэрэгтэй. За тэгээд тэрийгэ мэдхгүй одоо байгаа хүмүүс одоо өөрийнхөө дотор байгаа тэр гоё зүйл, өөрийнхөө гоё чадварыг ингээ бид нар чинь сайн мэдхгүй байгаа шүү дээ тий. За тэрийгэ тэгвэл яаж олох вэ гэдэг аргыг би бас ингээд хоёр арга байдаг юм билээ хэлж өгнө. За тэгээд үнэхээр тэр гоё тодорхойлолтоо гаргаад ингээд та тэрийгэ өөртөө байнга хэлж чаддаг болох юм бол яг л тэр бодлоор нь ингээд амьдралд гой зүйлүүд бий болоод идэг юм шиг санагдаад байгаа аахгүй надаа. За тэг би энийг яаж бодсон гэхээр би ингээд шинэ ажилд ороод ер нь бас удаагүй байгаа штэ. 2 сар гарсан болж байна уу. За тэгэнгүүт яг одоо ингээд бүх хүн ингээл надтай гоё харцдаг ч юм уу таарна тохирно гэдэг юм байхгүй гэж хүмүүс боддог тий. Тэгтэл ер нь бол бас бүх хүнтэй гоё ингээд байж болох байхгүй юу. Вьетнам нэг одоо сэмпай л гэж хэлдэг л дээ Японоор. Тэгээ тэр маань жоохон нэг тийм сонио харьцаатай. Тэгээд юм асуухаар ингээд олигтой ингээд хариулж хэлж мэлж ингээд өгөхгүй. Тэгээ ингээд нэг тийм хик ёг гэсэн гэдэг юм уу. Тэгээ би за гэд ерөөс тэр нь тийм дургу байгаа маагач юм илэрхийлж гаргаагүй зүгээр ингээд харахаараа ингээд мэдлээл энийгээл ингээд тэгээ ер нь бүх хүн ингээд надтай гоё ярьдаг гэдэг нэг гоё харьцдаг. Бүгдээрээ гоё ясааши одоо ийдэг гэдэг тийм нэг бодлыг би ажил дээрээ ер нь байнга өөртөө ингээд хэлээд исэн бохгүй ер нь л тэгсэн чинь бүр сонирхолтой энэ он эхэлснээс хойш тэ одоо энэ 7 хоногт
бүр ингээ өөрөө ингээд намайг одоо Мэгу гэж дууддаг аахгүй. Тэгээд Мэгу багшаа ингэхүү тэгхүү гээл бүр өөрөө ингээ ярьж мараа. Тэгээ бүр би ч мөр гайхаад тэгээл ингээл гой санагдчихсэн. Тийм болохоор энэ ингээд бас айгүй хөөрхөн сонирхолтой байсан болохоор тэгээ би энэ номыг чи уншаад энийг ингээд тэмдэглэсэн байсан байхгүй. Ер нь бол тэгээ тэмдэглээд орхицсан. За тэгээд ерөнхийдөө бол өөртөө ажил дээр ингээд хүн болгон ингээ гоё ясааши гэ мэдээж ясааши ийдэг гэдэг бүх хүн ийдэг байхаа алгүй ч гэсэн ингээд би дотроо ер нь бол дандаа тэгж бодож исэн. Энд ингээд бас нэг юм олж мэдсэн хүн ер нь ингээд бусдыг харахтаа шүүмжилж хараал болохгүй зүйлийг нь анзаарал байдаг штэ. Тэрийгээ бас болох хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгэхээр би одоо тэр Вьетнам хүүхдийг одоо ингээл болохгүй юм хараал энэ одоо яаж яриад байгаа юм уу тэрэн дээр нь ингээ поинтлоод исэн бол бас яах вэсэн те. Тэгтэл би бол ерөөс тэрэн дээр нь поинтлог за гэл тэгэл ингээд бүх хүмүүс угаасаа надад ээлдэг ханддаг гэл ингээд ерөнхийдөө нэг тиймэрхүү бодолтой ингээд байгаад исэн. Одоо ялангуяа бид нар чинь ингээд нөгөө нэг олонний танил хүмүүсийг хараад маш их шүүмжилдэг тийм ийм байна, тийм байна гэл. Тэрийг эергээр ашиглах боломжтой. Тэдрийг ингээд өөлөөл хараал одоо сөрөг талыг нь бодоол байвал та өөрийнхөө даалд ухамсарт тэр сүргэл зүйлийг одоо бий болгоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт таны амьдралаас яг тэр сүрэг болохгүй бүтэхгүй байдлаар л үргэлжлээд байгаа гэсэн үг. Тийм болохоор таны яг дотор бодож байгаа бодол чинь таны амьдралыг бүтээн гэл би бас хэд хэдэн бичлэг дээр ер нь бол хэлжсэн тий. Тэгэхээр одоо даалд ухамсартай байгаа өөрийнхөө тэр бодлыг тий яг өөрийнхөө тэр мөн чанарыг олохын тулд эхний ээлжинд танд ер нь яг ямар хүн таалагддаг юм бэ гэдгээ бодоод үзээрэй. Тэгээ бүр бичээд үтсэн ч болно. Тэгээд тэр хүн яагаад юун таалагддаг вэ гэдгээ бүр нарийн ингээд бодож үзнэ гэсэн үг. Тэгээд ямар зүйл нь гоё санагдаад, ямар зүйлд нь та ингээд татагдаад тэр хүнийг үнэлж ингэж биширдэг вэ гэдгээ бүр тодорхой бичээрэй. За тэгээд одоо юу гэдгийг те жишээлбэл зөөлөн дулаан тусч ээлдэг ирч хүчтэй гэдэл нэг тийм хараал ингээл танд одоо таалагддаг зан чанар нь байгаа штэ тий. Бусдаас хараад тэгээд тэр таалагддаг зүйл нь таны одоо тийм болохыг хүсдэг зан чанар гэсэн үг байхгүй юу? Таалагдахгүй байгаа нь болохоор таны дотор одоо байгаа тэр одоо өөрчилж засах ёстой бодол зан чанар гэсэн үг. Яа тэгэхээр хүн ингээд бусад хүнийг хараад өөрийгөө тольдж яадаг гэдэг үг байдаг штэ. За тэгэхээр хин нэгнийг хараад одоо юу гэдгийг ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ гэд сайн талыг нь ингэж харж чадчихвэл тэр нь таны одоо даалд ухамсарт байгаа сайн чадварчнаа гэсэн үг байхгүй юу? Бид нар одоо ингэдэг штэ. Нэг адилхан жүжигчнийг ингээд хараад өөр бодолтой байдаг тий. Одоо нэг нь хөөрхөн ямар гоё юм бэ, мундаг юм бэ гэж харж ахт нөгөө нь одоо тийм ч гоё юм харагдахгүй хань ч гэдэг юм одоо нэг тийм шүүмжилсэн ч юм уу нэг тийм байдалтайгаар хардаг да. Тэгэхээр тэрийгэл бид нар ер нь сайн анзаараад ингээд ажиглаад өгөх хэрэгтэй юм байна лээ. Хүн ингээд хүнийг хараад хүн болгоны харах өнцөг өөр байдаг нь ерөөсөө л тэр хүн болгоны дотор байгаа тэр одоо бодол таны одоо жинхэнэ одоо мөн чанар чинь өөр байдаг учраас тэгж харагдаад байгаа гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд та ингээ бусдаас ямар нэг юм харж байна гэдэг нь бол тэр нь таны дотор байгаа л зүйл гэж бодод авчих хэрэгтэй. Тэгэхээр та нар ингээ бүр цаг гаргаад тий хүндэлдэг, биширдэг, юу гэдгийг те шүтдэг. Заавал олонний танил гэхгүй те эргэн тойронд маань зөндөө тийм гоё одоо хүндэлж биширдэг хүмүүс байгаа штэ. За тийм хүмүүсээ ингээд бичээд маш олныг бичсэн ч болно, цөөхөн эднийг бичсэн ч болно, нэг хүнээс нэг зан чанар байсан ч болно. Тэр олон хүнээс дор дороо өөр зан чанарч байсан болно. Одоо тэр нь л ерөөсөө таны одоо дотор байгаа тэр даалд ухамсарт байгаа чадварыг одоо олж харах тэр арга байхгүй юу? За тэгээд юу гэдгийг таалагддаг зан ааш те төрөх үг үйлдэл гээл бүх юм нь байгаа штэ. Тэгснээрээ одоо юу гэдгийг та тэр даалд ухамсарт өөрийнхөө даалд ухамсарт дарагдсан байгаа одоо яг тэр чадварлаг зүйлийг өөртөө бий болгож тэрийгэ дараа нь үг болгож тэгээд үйлдэл болгоод тэгээд дараа нь тэр маань бодит амьдрал дээр ингэж бий болж явна гэсэн юм үе шаттай байгаа байхгүй. За бид нар бол ингээд за бидний үг
үйлдэл одоо бодол маш чухал юм байна гэж мэдээд байгаа мөртлөө тэгвэл бидний дотор яг ямар бодол байгаад өнөөдрийн амьдралыг бий болгочод байгаа юм бэ гэдгийг бас сайн олж мэдэхгүй байгаа шүү дээ тий. За тэгээ ингээд ямар аргаар тэр одоо бодол тий тэр чадвараа бодит амьдрал руу татах вэ гэдэг асуудал гарч ирж байгааз дараад нь одоо ингээд та өөрийнхөө шүтдэг, биширдэг маш олон янз бүрийн хүмүүсийг ингэж бичээд тэр хүний ямар гоё зан чанарууд, ямар одоо зүйлүүд нь танд гоё санагдаж байна те. Юуг нь хараад та биширж гин, хүндэлж гин гэдгийг бүгдийн сайхан ингээд биччихлээ. За тэгэнгүүтлээ тэрийгээ ингээд үг болгоод өөртөө одоо амны уншлага болгоно гэж байгаа шүү дээ. За тэгээд амны уншлага болгочлоо. За тэгээд ямар аргаар тэр одоо бодол чадвараа бодит амьдрал руу татах вэ гэхээр хоёр арга байдаг юм байна. Нэгдүгээрт нь болохоор би бол ийм хүн гэсэн тэр нөгөө тодорхойлолтоо гаргах тий. Ерөнхийдөө бол өөртөө зориулж нэг ураа гаргах гэсэн үг байхгүй юу? Жишээ нь одоо хүнийг хараад ямар илдэг юм бэ, ирч хүчтэй юм аа, цоглог юм аа гэд бодсон бол таны дотор одоо тэр бас ингээ байгаа учраас би ирч хүчтэй, ийдэг, цоглог хүн гэдэг ч юм уу тийм одоо өөртөө зориулж ураа гаргана гэсэн үг байхгүй. Тэрийгээ тэгээд амны уншлага болгоно гэсэн үг. Бид нар болохоор угаасаа ингээл ямар ч бодлогүйгээр л ингээл өөртөө дандаа ингээ буруу үгийг л ер нь маш их хэлж идэг юм байна л да. Ер нь дийлэнх нь 80% нь гэж байгаа байхгүй юу. Хүмүүс ингээд ямар ч бодлогүйгээр ингээд ухамсарлахгүйгээр дандаа ингээд болохгүй бүтэхгүй үгийг л дандаа өдөр болго ингээд амнаасаа гаргаж идэг гинэ. Тэгэл нэг ажил бүтэхгүй болчихвол ёо өстө бүтэхгүй юм аач гэдэг юм уу тий. Ингэхэд л таны дотор ерөөсөө тэр бүтэхгүй гэдэг зүйлүүд үүсч идэг гэж байгаа байхгүй юу. Тийм зүйлүүдэд дуудаад ээж идэг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор тэрний оронд өөрийнхөө мөн чанарыг одоо тий жинхэнэ тэр өөрийн дотор байгаа сайн чанараа олж илрүүлээд тэрийг л амны уншлага болгочихоо гэсэн үг. Тэгээд гол нь одоо өнөөдөр хилээл, маргааш хилээл болчих биш те. Тасралтгүй ингээд тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Ер нь заавал ингээд цаг гаргаал тэрийгээ заавал унших гад ингээд авахгүй. Нүрээ будаа сууж явахдаа ч юм уу те, машин бариад явж явахдаа ч юм уу. За тэгээд өөр юу гэдгийг чөлөөт ямар цаг ганцаараа тэрийг одоо ингээд бодох, амдаа унших ямар боломжтой цаг үе вэ? Тэрийг ашиглаад ингээд хилж яхад болно гэж байгаа байхгүй. За тэгээд хоёрт нь болохоор хүндэлж нөгөө биширдэг, шүтдэг хүнийхээ тэр хилж ярьж байгаа үйлдэл, үйл хөдлөл одоо юу гэдгийг те үг бүрийг нь ер нь бол маш их харж үзэх хэрэгтэй гэж байгаа. Нэг ёсондоо одоо үг үйлдэл бүрийг нь сайн харж ажиглах гэсэн үг. Ажиглаад хараад ингээд болчих биш. Энэ нь одоо яг миний дүр төрх байна штэ гэж бүр ингэж өөртөө тусгаж бодох хэрэгтэй юм байна л да. Тэгээ нөгөө өөрийгөө харж байгаа юм шиг өөрийгөө ингэж хүлээн зөвшөөрч тэр хүнээс олж харах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээ хүнийг хараад өөрийнхөө жинхэнэ доторх тэр мөн чанарыг гаргаад тэрнийхээ дагуу бодлоо өөрчлөх гэсэн үг. Та бүх маань энэ дээр бас анхаараараа бусдыг яг дуурайх гэсэн үг ерөөсөө биш. Тэр хүнийг хараад өөрийнхөө жинхэнэ доторх одоо тэр мөн чанарыг гаргаад тэрнийхээ дагуу л бодлоо өөрчилж явахын тулд харж ажиглаж байгаа гэсэн үг шүү. Ингэж өөрийнхөө доторх жинхэнэ мөн чанарыг гаргаж чадсанаар бусдын одоо хандлага хүртэл өөрчлөгдөд ирдэг гэж байгаа. За тийм болохоор та бүхэн маань энэ хоёр аргыг ашиглаад өөрийнхөө дотор байгаа далд ухамсарт байгаа би гэж яг ямар хүн юм бэ гэдэг тодорхойлолтоо одоо бий болгож гаргаад за тэрийгээ тэгээ амны уншлага болгоод тийм ээ. Тэгээ 2025 онд өөрийгөө ингээд олсон хүн болоорой гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэн маань хэрвээ өөрийгөө ингээд гоё тодорхойлж ингэж олж чадсан бол олно гэж бодож ивэл комент хэсэгт бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.